Тос энэ удаагийн дотоод сонгуулиор бол эрс шинжилэл манай нам хийлээ. Нийт 378 УБХ-ээс 60% нь 40-с доош насны залуучууд сонгогдож гарсан байгаа. Энэ маань бол манай намд урьд хожид байгаагүй асар том шинжилэл болж байна гэж бид бүхэн харж байна. Тэгэхээр хамгийн залуу УБХ-ийн төлөөлөгч маань бол 21 настай, хамгийн өндөр настай нь бол 68 настай байна. Үндсэндээ бол бид бүхэн хүүсийн тэгш харьцааг хадгалаад 60% нь эрэгтэй, 40% нь эмэгтэй үндэсний бодлогын орооны гишүүдэл бүрдсэн байгаа. Тэгээ та бүхэнд урьдчилсан байдлаар ирсэн нийслэлийн 9 дүүргийн арчилсан намын дарга нар, за тэгээд 20 аймагаас сонгогдсон арчилсан намын дарга нарыг бас танилцуулж байна энд дүрсэн дээр. Тэгэхээр үндсэндээ бол аймагуудаас нийтдээ 5 аймгийн даргаас бусад бүх аймагуд дээр шинэ намын даргууд бол сонгогдсон. Энэ маань бас манай арчилсан нам нэлээд том шинжилгээг хийж байгаа юм бол илрэл байгаа.